Мянганы түүхтэй нүүдэлчдийн өлгийн нутаг. Монгол улс. Мөнхөх тэнгэрийн дор талын салхи хүлээж, эртний соёл, зан заншил өнөөдөрч амьдран оршсоор байна. Энэ нутагт ирсэн хүн бүр эрх чөлөө, уудам орон зай, өвөрмөц ахуй соёлын амтыг мэдэрдэг. Энэхүү өв соёл байгалийн үнэт зүйлийг аялал жуулчлалын мэргэжлийн холбоо дэлхий дахинд сурчлан таниулж, үндэсний онцлогоо эрхэмлсэн аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн хөтөж болж байна. Мөн Монгол брендийг олон улсад бэхжүүлэн үндэсний баялагийг нэмэгдүүлж байгаа билээ. Аялал жуулчлалын салбарын харилцааг зохицуулах, аялал жуулчлалыг бас шинэ төвшөнд гаргах ийм шаардлагын үднээс энэ харилцаанууд шинэ хамтын ажиллагаа бас шинэ зорилтыг хэн хариуцаад яаж зохион байгуулж яаж явах гэдэг талаар бас нэгэн тийм хууль эрхцэн орчныхын талаас эхлээд ингээд зохицуулах шаардлагууд байсан. 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр аялал жуулчлалын тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдаж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлийн төлөөлөл мэргэжлийн холбоонд шилжүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийн шинэ үеийн эхлэл тавигдаж, аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд статустайгаар байгуулагдсан юм а. Энэ нь аялал жуулчлалын салбарын иргэд аж ахуй нэгжүүдээс бүрдсэн мэргэжлийн холбоодыг нэгтгэсэн төр хувийн хэвшлийн түншлэлийн шинэ загвар болсон байгууллага шинэ гүүр юм а. Энэ мэргэжлийн холбоодоор дамжуулж бид нар яг тэр аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувийн хэвшлийнхний санал бодлыг, дуу хоолойг бол маш сайн сонсож авч тэр бодлогын дэмжлэгүүдийг авч хэрэгжүүлэх нь илүү оновчтой болно гэдэг ийм байдлаар ажиллаж байгаа. Үүний үр дүнд аялын агент, тур оператор, жуулчны бааз, зочид буудал, хөтөж тайлбарлагчид болон орон нутгийн аялын холбоод бүгд аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дор нэгдэж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж байна. Өнөөдөр тус холбоо нь 18 салбар холбоо, 600 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэн ажиллаж, Монголын аялал жуулчлалын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо үүсгэн байгуулагдсанаар урд нь тус тустай үйл ажиллагаа явуулж байсан мэргэжлийн холбоодууд нэг дор нэгдсэн. За энэ нь бусад байгууллагуудад ч гэсэн салбар холбоодуудтай хамтарч ажиллах уу, ямар бодлого боловсруулах уу гэдэг дээр илүү ойлгомжтой, хүртээмжтэй болж ирсэн. За мөн мэргэжлийн холбоодууд маань нийлж дундаа бодлогоо нэг сувгаар гаргаж төр засагт хүргэснээр бодлого шийдвэрүүд илүү оновчтой. За тэгээ яг салбарын гол асуудлуудыг шийдэхэд илүү чиглэгдсэн ийм зөв шийдвэрүүдийг гаргадаг болж эхэлсэн. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулагдсанаар салбарын эрх зүйн орчин, бодлого, стандартын шинэ үеийг эхлүүлжээ. Холбоо нь салбарын оролцогчдын нэгдлийн хувьд аялал жуулчлалын үйл ажиллагаанд стандарт журам боловсруулах, мэргэжлийн хяналт тавих, хэрэгжилтийг хангах чиглэлээр бодит ажлуудыг хийсэн. Үүний үр дүнд тур оператор аяллаа агентийн бүртгэлийг хийж гэрчлэгээ олгох, зочид буудал, жуулчны бааз, аялал жуулчлалын цогцлборын ангилал зэрэглэл тогтоож, одны зэрэглэл олгох, жуулчны хөтөж тайлбарлагчийн мэргэжлийн үнэмлэх олгох, хил орчим, хил дамнсан аялал жуулчлалын журмыг хэрэгжүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалын журмыг зохицуулах зэрэг бусад олон стандарт баримт бичгийг боловсруулж, салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд аялал жуулчлалын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэн, Монгол улсаа төлөөлж олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадварыг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр үр дүнтэй ажиллаж иржээ. Түүнчлэн аялал жуулчлалын бүсийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудад дэмжлэг үзүүлж, нутгийн иргэдэд түшгэлсэн болон хил дамнсан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Үүнээс гадна Tourism Week, Tourism Awards, ногоон хөрөнгө оруулалт форум зэрэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжих томоохон төсөл арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн. Go Mongolia үндэсний брендийг соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамтай хамтран хөгжүүлж, Монголын аялал жуулчлалыг
жуулчлалыг олон улсын түвшинд гаргах чухал алхмыг хийсэн юм. Солонгос, Япон, Хятад, Таиланд, Герман зэрэг гол гадаад зах зээлд Монгол улсыг үр дүнтэй сурталчилж, дэлхийн аялал жуулчлалын тавцанд эх орныхоо нэрийн хуудас болгон таниулж чадсан билээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ер нь бол олон улсын 20 гаруй үзэсгэлэнд Монгол улсын 100 гаруй байгууллагуудыг бас оролцуулаад Монгол орны аялал жуулчлалын зах зээлээр хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтраад маш идэвхтэй сурталчлах ажил явуулсан. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос санаачилсан, байгаль амтан хамгааллыг хослуулсан Save Mazalai, мөсний наадам зэрэг арга хэмжээнүүд дэлхийн анхаарлыг татаж, Монгол улсыг тогтвортой аяллаа жишг орон болгох алхмыг тавьсан юм а. Мөн 2024 онд зохион байгуулагдсан NAS Summit олон улсын контент чуулганаар дамжуулан дэлхийн инфлюенсерүүд, контент бүтээгчдийг Монголд урин оролцуулж, танин мэдгүй болон туршлагад суурилсан аяллуудыг амжилттай хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд манай орны байгалийн өвөрмөц тогтоц, нүүдлийн соёл, аялал жуулчлалын нөөц боломжийг олон улсын зах зээлд өргөн хүрээнд сурчлан таниулсан билээ. 2024 онд гадаад жуулчдын тоо 800 мянга давж, салбарын шууд орлого 1 тэрбум $д хүрсэн бөгөөд нэг жуулчин Монголд ирэхдээ дунджаар $1200 зарцуулсан үзүүлэлттэй байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь 2025 онд Монгол улсад Монгол, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улсын аялал жуулчлалын сайд нарын цайны зам олон улсын 9-р хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Хурлаар цайны замын аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх чиглэл, нэгдсэн брендинг стратегийг баталж, бүс нутгийн хамтын ажиллагааг шин шатанд гаргасан бөгөөд аялал жуулчлалын эдийн засгийн ач холбогдлыг дахин тодтогсон юм. За манай улсын хувьд бол хамгийн олон жуулчдыг Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад улсаас тооны хувьд бол хамгийн олон үнийг хүлээж авдаг. Тийм учраас хамтарч ажиллах стратегийн хувьд хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаа. Тэгээд бид нар цайны зам гэдэг аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэмжиж хөгжүүлж ажиллаж байгаа. Үүний хүрээнд 3 улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг яг энэ цайны зам дагуух Дархан хотод зохион байгуулсан байгаа. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсаас жуулчд маань тээврийн хэрэгсэлтэй гараад тэгээд энэ цайны зам дагуу морь унаад, тэмээ унаад, тэмээ жингээр аялаад зам дагуух үзмэр үйлчилгээний газрууд, түүхэн газруудаараа ороод ингээ Оросын холбооны улс руу гарах ийм маршрут байгаа юм. Тэгээ энэ дээр байгаа аймагуд маань бол маш сайхан нэгдэж, дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ цайны замын маршрутыг бий болгосноор Дорноговь, Дундговь, Төв аймаг, Дархан, Сэлэн гээд энэ олон аймагуд энэ маршрутын дагуу байгаа хүмүүс орлого авах юм боломжтой. Тэгэхээр ийм бодлогын дэмжлэгийг үзүүлж 3 улсын аялал жуулчлалын яамнаас энэ маршрутыг бий болгосон. Одоо манай хувийн хвшлийнхээ энэ дээр маш идэвхтэй оролцоод өгөх юм бол маш их хэмжээний үр өгөөж хүртэх боломжтой. Аялал жуулчлалын салбарт хүний нөөц бол хамгийн үнэт баялаг. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь олон улсын туршлагатай багш мэргэжилтнүүдийг өрн залуу хөтөж, тур оператор, үйлчилгээний ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн дутагдлыг бууруулахын зэрэгцээ аялал жуулчлалын салбарын дараагийн үеийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэсэн бодит алхам юм а. Монгол улсын засгийн газраас 23-аас 28 оныг аялал жуулчлалыг зочлох жил болгон зарласан. Үүнийхөө хүрээнд дэмжих хэд хэдэн бодлого хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь бол 4 улирлын аялал жуулчлалыг цаашдаа хөгжүүлснээр энэ салбарыг илүү доктортой, энэ салбараас илүү олон хүн ажлын байртай болох энэ зорилгыг төвшүүлж ажиллаж байна. За үүний хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын буцалтгүйд тусламжаар ур сургалтын ур чадварыг хөгжүүлэх төвийг байгуулж өгсөн. Тэгэхээр энэ ур чадварыг хөгжүүлэх сургалтын төвд бид нар хүний нөөцөө тасралтгүй бэлдэх, за тэгээд илүү чадвартай үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэснээр Монгол улсад ирж байгаа жуулчдын сэтгэл ханамж илүү аяллаас авах чанарыг сайжруулах юм үндсэн зорилготой байгаа. Тэгэхээр Монгол улс өөрөө аялал жуулчлалын салбарынхаа хүний нөөцийг тасралтгүй бэлтгэдэг болсон. Энэ үйл явдал нь өөрөө энэ салбарын хамгийн том чухал үйл явдлуудын нэг болж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь салбарын хөгжилд зөвхөн тоон өсөлтөөс гадна чанарыг эрхэмлэн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
Энэ хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр ногоон гэрчлэгээжүүлэлт олгох хөтөлбөр дэлхийд нэр хүндтэй Boston Consulting Group-тэй хамтран Монголын аялал жуулчлалын хөгжлийн суурь судалгааг боловсруулсан юм а. Энэхүү судалгаагаар Монголын аялал жуулчлалын стратеги нь аялагчдын зан төлөв хэрэгцээнд тулгуурлан соёлын залуу аялагчид, өрнийн ахмад аялагчид, дорны ахмад аялагчид, байгальд адал явдалд идэвхтэй аялагчид, гайхамшиг эрэлхийлэгч нас тогтсон гэр бүлүүд, дурсамж бүтээгч залуу гэр бүлүүд, ганцаарчилсан амьрлахын аялал гэсэн 7 сегментэд чиглэж байна. Ийхүү Монголын аялал жуулчлалын стратеги нь зорилттой зах зээл болон хэрэглэгчийн онцлогт нийцсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Монгол улс байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэгч түүнийг хамгаалах ба ашиглахын тэнцвэрийг олох нь өнөө цагийн хамгийн том сорилтын нэг үлээ. Энэхүү тэнцвэрийг бий болгохын төлөө аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран байгаль хамгааллыг аялал жуулчлалын хөгжилдөө уялдуулах шин загварыг хэрэгжүүлж эхлүүлээд байна. Энэ нь хамгаалж хөгжүүлж хамгаалах зарчимд суурилсан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны тогтвортой байдлыг хангах хөгжлийн цогц загвар юм. Монгол улсын хувьд бол нэг л том онцлог. Бид нар ихэнхдээ байгаль тулгуурласан аялал жуулчлал хийдэг. Мэдээ соёлын аялал жуулчлал байгаа. Байгаль дээр тулгуурсан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал. Тэгэхээр байгалаа бид нар хэр чимээгээр хайрлан байгаль дээр тулгуурсан одоо аялал жуулчлалаа хөгжүүлэн тэр чигээр бид нар олон жил аялал жуулчлал гэдэг энэ дэлхийд дээр бид нар өрсөлдөхөөс байж чадна гэсэн үг. Монгол улсад 1-р бүтээгдэхүүн хөгжүүлэлт, 2-р маркетинг сурталчилгаа, 3-р хүлээн авах орчныг сайжруулах гэсэн ажлуудыг хэрэгжүүлсэн. Гэвч орон нутгийн аялал жуулчлалын бүсүүдэд дэмжлэг үзүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг бодитоор хэрэгжүүлэх асуудлууд үлдсэн. Төсөөлөл дөнгөж эхэлж байгаа ч тогтвортой аялал жуулчлалын олон улсын гэрчлэгээжүүлэлтийн нэг болох Green Destinations, Best Tourism Village by UN Tourism зэрэг хөтөлбөрт өргөдөл өгөхөд дэмжлэг үзүүлэх. Улсын хэмжээний Go Mongolia ураагаас гадна аялал жуулчлалын бүсийн түвшинд брендинг хөгжүүлэх, бүсүүдийн ялгаатай байдал бий болгох, аялал жуулчлалын хүний нөөцийг бэлтгэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол улсад аялал жуулчлал нь зөвхөн үзэсгэлэнт байгаль бус тогтвортой хөрөнгө оруулалтын шин чиглэл юм. Дэлхийн нийт тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж байгаа энэ үед Монгол улс нь байгаль дээлтэй, өндөр өгөөжтэй аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын шин зах зээл болж байна. 2024 онд салбарын нийт орлого 1 тэрбум $д хүрсэн бол 2030 он гэхэд 3 тэрбум $д хүрэх боломжтой гэсэн төлөвтэй байна. Мөн жуулчдын тоо 1.5 саяд хүрч аялал жуулчлал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг бүрдүүлэх хүлээлттэй байна. Аялал жуулчлалын салбарт орсон $1 орлого дунджаар 11 салбарт тархаж, жижиг дунд бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн олон үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлдэг. Иймээс энэ салбарт хөрөнгө оруулах нь Монгол улсад төдийгүй хөрөнгө оруулагчдад урт хугацааны өгөөжтэй боломж юм а. Манай улс бол уул уурхаагаас хамааралтай эдийн засгтай. Тэгэхээр энэ эдийн засгийг бол солонгуулах нэг шаардлагатай. Тэгэхээр бид нар аялал жуулчлалын салбар маань болохоор эдийн засгт үр өгөөжийг тэлдэг салбар байхгүй. Бүх одоо салбартаа одоо шууд үйлчлдэг салбар. Тэгэхээр энэ эдийн засгт бол маш их үр өгөөжийг одоо ингэж тараан байршуулдаг ийм салбар. За манай одоо яг аялал жуулчлалаас үр өгөөж гэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 6% эзэлж байгаа. За бид нар магадгүй энийг өсгөх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 10% хүрэх бүрэн боломжтой. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь хөрөнгө оруулагчдад найдвартай хамтрагч, бодит хэрэгжилтийн бат бөх суурь болон ажиллаж байна. Тус холбоо нь дэд бүтэц, ногоон эрчим хүч, эко зочид буудал, адал явдалт болон өвлийн аялал жуулчлал, нутгийн иргэдэд түшгэлсэн тогтвортой аяллаа чиглэлээр хамтын төслүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд нээлттэй бөгөөд хамтын өсөлт, урт хугацааны өгөөжийг бий болгоход бэлэн байна. Монгол бол байгалийн гайхамшиг, соёлын өв, хүмүүнлэг, үнэт зүйлсийн орон. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо энэ үндсэнийг дэлхийд таниулах үйлсийг манлайлан үргэлжлүүлэх бөгөөд аялал жуулчлал нь Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар, ирээдүйн хөгжлийн түлхүүр хэвээр болно.